Баянхонгор аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь захиргаа хяналтын хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй төрийн захиргааны 45 албан хаагч, төрийн үйлчилгээний 10 албан хаагч нийт 55 оронтойтой үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяанд орон нутгийн санхүүжилтээр 9 албан хаагчтай баруун бүсийн Ахмад насны асрамжийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа зохион байгуулан ажилладаг. Мөн аймгийн засаг даргын 2024 оны 1-р сарын 15-ны өдрийн Адрав 12-р захирамжаар орон нутгийн санхүүжилттэй хөгжлийн бэрхшээлтэй хүний хүмүүнлэгийн ордны үйл ажиллагааг хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын харьяанд шилжүүлэн 6 оронтойгоор тус төвийн үйл ажиллагаа явагдаж байна. Газрын дэргэд Швейцарын хөгжлийн агентлагийн Германы GFA компани санхүүжилтээр бий болсон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв байгууллагын залуучуудын хөгжлийн үйл ажиллагааг дэмжих залуучуудын өрөө албан хаагчдын хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн өрөө албан хаагчдын эрүүл мэндийн бие бэлдрийг хөгжүүлэхэд зориулан биднесийн өрөөгөө тус тогтчуулан ажиллаж байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын удирдлагаар 2008-аас 2012 онд аймгийн засаг даргаар ажиллаж байсан төрийн албанд 30 гаруй жил ажилласан ажлын туршлагатай аймаг орон нутгийн шилдэг удирдагчдын нэг асан Давагдогийн амар санаа нь 2016-аас 2022 онуудад ажиллаж байсан бахархалт түүхтэй. Мөн 2016-аас 2022 онд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байсан төрийн албанд 20 гаруй жил ажилласан ажлын туршлагатай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга хөдөлмөрийн хэлтсийн даргаар тус ажиллаж байсан төвөгтэй шилдэг удирдагчдын нэг энэ бишийн энх төр нь 2022 оноос хойш газрын даргаар томилогдсон ажиллаж байна. Нийт алба хаагчдыг мэрэгжлийн төвшингээр авч үзвэл 45% нь нягтлан бодогч санхүүгийн чиглэлээр мэрэгжилтэй, 12% нь нийгмийн хамгаалал, нийгмийн ажилтан мэрэгжилтэй, 11% нь менежмент удирдах үе чиглэлээр мэрэгжилтэй, 12% нь эдийн засагч, эрх зүйч мэрэгжилтэй, 7% нь багш мэрэгжилтэй, 3% нь мэдээлэл технологи програм хангамж мэрэгжилтэй, 1% нь инженерийн мэрэгжилтэй. Гендрийн харьцаагаар авч үзвэл 74% нь эмэгтэйчүүд, 26% нь эрэгтэйчүүд, боловсролын төвшинг авч үзвэл 31% нь магистр, 60% нь бакалавр, 9% нь бүрэн дунд боловсролтой албан хаагчид ажиллаж байна. Мөн төрийн албанд ажилласан жил ажлын туршлагаар нь авч үзвэл нэг хүртэл жил ажиллаж байгаа 3 албан хаагч, 2-оос 5 жил ажиллаж байгаа 4 албан хаагч, 6-аас 10 жил ажиллаж байгаа 13 албан хаагч, 11-ээс 15 жил ажиллаж байгаа 15 албан хаагч, 16-аас 20 жил ажиллаж байгаа 4 албан хаагч, 21-ээс 25 жил ажиллаж байгаа 8 албан хаагч, 26-аас дээш жил ажиллаж байгаа 7 албан хаагч тус байгаа нь албан хаагчдын доктор сургалтад ажиллаж байгааг илэрхийлж байгаа юм. 2016-аас 2024 оны хугацаанд төрийн албаны хуулийн дагуу удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтанд 11 албан хаагч хамрагдаж сертификат гардан авсан бол 17 албан хаагч мэргэжлийн зэрэг ахиулж магистрийн зэрэг хамгаалсан. 5 албан хаагч мэргэжсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх авч мэргэжил боловсрлоо дэвшлүүлсэн байна. Мөн манай байгууллагын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн Батсүрийн дэлгэр маань 2021 онд Монгол улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн улмаар Япон улсын Мэйжи их сургуулийн магистрт амжилттай суралцсан хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарыг мэргэжсэн боловсон хүчин бэлтгэгдэж байна. Бидний бахархал ажлын амжилтаас дөрөвдөл Баянгор аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгмийн халамжийн талаар төр засаг орон нутгаас баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дэвшлүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах үүргээ амжилттай хэрэгжүүлж, аймаг дүүргүүдийн хэмжээнд 2018 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр утгаар байр, аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний үүрэг гүйцэтгэлийн үнэлгээгээр 2018 онд дэд байр, 2019 онд утгаар байр, 2023 онд тэргүүн байрыг тус эзэлсэн. Мөн хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар аймаг орон нутгаас зохион байгуулсан үйл ажиллагаанд хамт олноороо идэвхтэй санаачлагтай оролцож хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар зарласан өдөрдөмжийн дагуу 2023 онд шинэлэг санаачлага дэвшүүлж ажилласан байгууллагаар шалгарч утгаар байр аймгийн засаг даргын намын газраас зохион байгуулсан шудраг удирдагч Элтод байгууллага аймаг хүрээнд амжилттай оролцож шудраг удирдагч Элтод байгууллагаар шалгарч тэргүүн байрыг тус эзлээд байна. Бидний бахархал ажил мэргэжил спортын амжилтаас дөрөвдөл манай байгууллагын захиргаа хяналтын хэлтсийн дарга одон дунгалаг Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Батжаргал
хөдөлмөр эрхлэлтэйг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн алтан цэцэг, халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн долгор сүрэн, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн сайхан цэцэг нар нь Монгол улсын мэргэжилсэн нягтлан бодогч юм. Мөн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга энх дор волейболын спортын мастер, халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн долгор сүрэн, волейболын спортын дэд мастер, програм хангамжийн мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн хүрэл дулга, шатрын спортын дэд мастер, сагсан бөмбөг болон ширээний дэнсний 1-р зэргийн цолтой, захиргаа хяналтын хэлцийн дарга одон тунгалаг, халамжийн хэлцийн дарга мөнх цацрал, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн бат тулам нар нь волейболын спортын 1-р зэрэгтэй тамирчид юм. 2019 онд Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсны 60 жил, олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсны 100 жилийн өн хүрээнд Говьолтой аймагт зохион байгуулагдсан хөдөлмөрийн нийгмийн хамгааллын салбарын спортын 2 төрөлт бүсийн авраг шалгаруулах тэмцээнээс гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид тэргүүн байр, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан системийн улсын авраг шалгаруулах тэмцээнээс эмэгтэй баг тамирчид тэргүүн байрыг тус эзэлсэн. Мөн 2022 онд Завхан аймагт зохион байгуулагдсан салбарын баруун бүсийн авраг шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцож эмэгтэй гар бөмбөг, эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй эрэгтэй дэнсний төрөлд тус тэргүүн байр, эмэгтэй эрэгтэй шатрын төрөлд тус бүр дэд байр, холимог дартсын төрөлд гутгаар байр эзэлж Улаанбаатар хотод зохион байгуулагдсан хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын системийн улсын авраг шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээнд амжилттай оролцож эмэгтэй гар бөмбөгийн төрөлд тэргүүн байр, эмэгтэй дэнсний төрөлд гутгаар байр, эрэгтэй шатрын төрөлд дэд байрыг тус эзэлсэн. Дөнчлөн аймаг орнуудаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд тухай бүр амжилттай оролцож аймгийн авраг шалгаруулах эмэгтэй гар бөмбөгийн тэмцээний 2 удаагийн авраг, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын эмэгтэй гар бөмбөгийн тэмцээний төрлийг 2018-аас 2024 он хүртэлх тасралтгүй 7 жил дараалан тэргүүн байрыг эзэлж амжилт үзүүлсэн спортлог хамт олон юм. Баян хонгор аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас үзүүллээ.